Миний влог. За би бяцлаглаа их гээд чулуунуудаа сонгож байна. Гараа дээгүүр нь гүйлгээд энерги нь мэдрээд аль татагдж байгаагаа сонгоод хамт бяцлал хийдэг. Өнөөдөр би 40 минутын бяцлал хийсэн. Би мацгаа барьж байгаа өлөн бяцлал хийхээр илүү гүн бяцлагаад байгаа юм шиг надад санагддаг. За тэгээд бяцлаглаа дуусчаад сэж хасаагаад газар даад, газартлага хийгээд бие хөдөлгөөд бие ер нь баг өдөр болгон хөдөлгдөг тэгэхгүй бол амар хөшүүн хэцүү болсон юм шиг санагддаг. Эмгээ буцаа зүүж байна. За одоо мацгаа тайлахад коконатын тарагтай жимсний салат хийж идэх гэж байна. Зүгээр тарагнаас илүү коконатын тарагтай идэхээр айгүй гоё амттай болт юм лээ. Тэгээд мандарин, гүзээлцгэн, ус үзэм, алим хийсэн. Тэгээд уул нь гарнала хийдэг дээр нь гарналаа мань дуусцсан. Тэгээд дээрээс нь жоохон час, чисэд тэгээд нэг хөрөн үр, малингийн үрлөө тэрийг хийгээд эзэн байгаа. Айгүй гоё амттай болдог. Та нар хийж идэж үзээрэй. Яа, ингээл болоо. Өчигдөр 24 цагийн мацаг барьсан. Өнөөдөр 20 цагийн мацаг бариад дуусч байна. Би итгэс өмнө талархал хэлдэг. Тэгээд хоолой гоё мэдрээд хийдэг. Тэстэй гоё амттай. Энэ болохоор би үсэндээ айгүй дургүйсэн. Миний үс ингээд буржгар долгионтой тэнгийн дүүдээд бүр амар баг хиншүү гартал нэндүүдээд өрвиж гарсан жижиг үс болгоныг ингээд дармаар санагдаад ингээд шулуу үстэй болмоор санагдсан. Бороо орохоор амар дургу миний үс ингээд сэгсэждэг. Тэгээ бүр ингээд шалжилтал нэндүүддэг байлаа. Одоо би үсэндээ маш их хайртай, дуртай болсон. Бороонд бүр их дуртай. Бороонд харахаар миний үс бүр улам гоё бурж байгаа дэлбэртэй болчдөг. Яа. Ингээд туслаа. Хайртай шүү.